Сайн бацгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө 6 хичээлээр цөмөрөө охины ордныхонтойгоо охины ордныхоо үндсэн чанаруудтай тийм үндсэн энерги өгдөлтөй цөмөрөө танилцъя. За тэгэхээр охины ордныхон маань одоо энд бичсэн байгаа эмх цэгц, эрүүл мэнд, үйлчилгээ гэдэг ийм гол түлхүүрүүхтэй байдаг. Яагаад вэ гэдэг шалтгаан нь болохоор одоо энэ тэнгэрийн зэрэг байгаа да зодиак тийм ээ. Тэнгэрийн тойрог замынхаа нэгээс эхэлж байгаа энэ тойргууд замынхаа 6 дахь одоо энэ зам дээр байрлаж идэг юм аа охины ордныхан. Одоо энэ бэлэг тэмдэг нь аахгүй юу? Тэгээд та бүхнийг иргэшээж идэг буюу охины ордныг иргэшээж идэг гариг нь болохоор бут гариг байгаа. Одоо энэ бэлэг тэмдэг нь байна. Тэгэхээр одоо яг 6 дугаар орон зайд одоо ингээ байрлаж идэг энэ энерги дунд байдаг учраас та бүхний маань түлхүүрөг болохоор эмх цэгц, эрүүл мэнд, үйлчлэгээ гэсэн юм гол түлхүүр өгтэй байдаг юм шүү. За мэдээж энэ ингээ цааш явандаа хичээлүүдээр илүү их нарийн ойлгогдох болно. Тэр өнөөдөр цөмөрөө ерөнхий гол мэдээллүүдийг ингээд хүлээн авцгаая. Охины орд. За тэгэхээр ямар хүмүүсийг те хэднээс хэдний оронд турсан хүмүүсийг охины орд гэдэг вэ гэхээр 8 сарын 23-наас 9 сарын 22-ны хооронд турсан хүмүүс мэдээж хэрэг яг энэ өдрүүдтэй болохоор одоо цаг минутаа хийх юм бол дараах орд руугаа орж ийн үү өмнөх орд руугаа орж ийн үү гэдэг наривчлал гарч ирдэг учраас зөвхөн энийг наривчлалтаар шалганаа. Ерөнхийдөө бол яг энэ хоёр одоо огноонуудын дунд байх юм бол та бол охины ордны хүн гэсэн үг. За тэгэхээр охины ордныхан маань те ямар мохоттой юм бэ гэхээр одоо шороо мохоттойгоо газар мохоттой гэсэн үг. За газар мохоттой учраас одоо яг өмнөх хичээл дээр одоо ярьж байсан шүү дээ өхрийн ордныхонтойгоо яг адилхан байхгүй юу? Яг өхрийн орд дээр байсан тэр энергиуд адилхан байдгаа гэсэн үг. Тэгэхээр өхрийн ордыг бас сонирхоод ямар орд юм бэ? Шороо мохот чинь ямар энерги агуулдаг юм бэ гэхийг бас ингээд давхар тэнээс мэдээлэл авч болноо. За тэгэхээр одоо яадаг вэ гэхээр тийм охины ордныхан маань юмыг гоё болгохоос илүү зөв болгохыг хүсдэг. Их хийхээсээ илүү чанартай хийхийг эрмэлздэг. Хүнд ингээд хайртай учраас тэднийг анхаарч тэдэндээ одоо халамж өгж үйлчилж тусалж өгдөг. Энийг нь буруугаар ойлгож ерөөсөө болохгүй. Тэгээд одоо охины ордныхны маань ихшээч гариг нь бууд гариг учраас одоо түрүүн би үзүүлсэн тийм ээ. Одоо энэ бууд гариг учраас бууд гариг маань өөрөө бидний оюун ухаан, логик сэтгэлгээ, зохион байгуулалтыг ихшээж байдаг. Тиймээс энэ охины орд маань толгоогоороо тийм ээ. Одоо оюун ухаанаараа ойлгоод дараа нь гараараа бодит болгож тийм бодит ажил болгож чаддаг ийм хүчтэй энергитэй хүмүүс юм багамаа. За тэгээд одоо газар мохоттой юм чи мэдээж хэрэг ингээд бодит байдлыг илүү их авч үзэн тийм үү? Яагаад вэ гэхээр одоо хийсэр мөрөөдлөөс илүү айгүй тийм амьдрал дээр бууж амьдарч хардаг гэсэн юмсыг тэгээд энэ цаагаараа юу гэж ойлгохгүй гэхээр яаж үүнийг хэрэгжүүлэх вэ гэж боддог төрлийн хүмүүс аахгүй юу? За тэгэхэд чанар нь ямар юм бэ гэхээр одоо арга бэлэг чанартайгийн одоо бэлэг чанартай гэсэн үг энд эмэгтэйгээ бичсэн байгаа. Энийг одоо илүү ойлгуулахын тулд ингээд амархан ойлгуулахын тулд эмэгтэй энергитэй гэсэн үг. За тэгээд эмэгтэй энергитэй юм чинь мэдээж хэрэг ингэж юмыг хүлээж авдаг энерги нь давуу талтай гэсэн үг аахгүй юу? Тэгэхээр одоо яадаг вэ гэхээр эмэгтэй энергинтэй айгуу тийм ажигч байдаг. Нямбай байдаг. Таруухан байж чаддаг. Тэгээд мэдээж эрийг дотроо маш их боловсруулалт хийдэг юм хүмүүс байдаг байгаа. За одоо ингээд чанар нь ямар юм гэхээр одоо муниципал чанартай гэсэн байгаад энэ ямар учиртай юм гэхээр тийм уян хатан чанартай гэж цөмөр ойлгоно. Яадгүй гэхээр одоо дасан зохисож чаддаг тийм үү? Өшөө дээрээс нь одоо шинэ системийг олж харж чаддаг. Яаж илүү дээр болгох вэ гэж боддог. Тасралтгүй сайжруулж чаддаг болохоор юм уян хатан чанартай байдаг. За тэгээд түрүүн хэлсэн шиг одоо Меркурий гариг те бууд гариг маань иргэшээж байгаа. За тэгээд цөмөрөө дараагийн слайд руугаа орцгоё. За цөмөрөө одоо давуу тал болон сүүлэр талуудын сонирхцгоё. За манай охины ордныханы давуу тал нь одоо тэдниймээ супер хүч ахгүй юу? Ямар гэхээр ямар супер хүчтэй юм бэ гэхээр яг үндсэн одоо өгөгдөл нь болохоор маш нягт, нямбай.
жижиг зүйлсийг сайн анзаарна. Бусад хүн ингээд алхасчихсан тэр деталь дээр охины орныхон яг энд л нэг асуудал байна гэд бүр ингээд барьж авч чаддаг төрлийн ийм гоё авьяастай. Тэгээд анализ хийн, логик сэтгэлгээтэй сэтгэл хөдлөлтөд автахгүйгээр тийм үү бодит мэдээллээр мэдээлэлээр үндэслээд шийдэл гаргахтаа маш сайн. Систем зохион байгуулалт сайтай, төлөвлөгөөтэй. Яаж хийх вэ гэдгийг алхамаар нь бодож чаддаг. Чанарын стандартыг барьж тийм үү үр дүн сайжруулдаг. Тэдний гараар орсон зүйл маш чанартай болдог. Үйлчилгээний сэтгэлгээ сайтай, хэрэгцээг мэдэрдэг. Хүн юу хүсэж байгаа бараг хэлэхгүй байхад нь хүртэл ингээд ойлгож жижигхэн тус хүртэл хүргэж чаддаг ийм гоё мундаг ийм үндсэн шин чанартай ийм гоё хүмүүс байна. За одоо яг гоо чанарын ингээд гоё даваа тал нь хэлсэн. Одоо зөвхөн сүүдэртлийн ч гэсэн ингээд харцгаа ямар сүүдэртэлтэй юм бэ тийм үү? За одоо саяны ярьсан бүх бүх хүчтэй талууд нь супер хүч нь одоо хит их хүч нь хэтэрхээр сүүдэр болчтойгоо. Яаж ойлгох вэ гэхээр ингэж ойлгомжтой. Хит ч өмжлөлтэй төгс хийх гээд өөрийгөө дарамтлан бас бусдыг дарамтлчин хангалттай сайн гэдгийг бараг зөвшөөрөхгүйгээсээ болоод тий өөрийгөө элдв стандарт руу ингээд түлхээд бусдыг хүртэл одоо стандарт байр гэж шахаж түлхэж болзошгүй бүр. Тэгээд санаа зовнил хит их бодол нэмэгт чинь толгой нь амрахгүй яах вэ гэд бодоод бодолдоо давтагдана тийм үү. Тэгээд шийдвэр гаргахтаа удааширч жижиг зүйл төр гацах үе бас байна. Деталь төгс болтол нь эхлүүлэхгүй байсаар байгаад бас хугацаа алдчих ийм талтай шүү. Бусдад өндөр шаардлага тавьж байгаад тэдний чихэнд ингээд хатуу сонсогдохоос бараг ингээд үг хэлчих бараг болцсохгүй. Тэгэд тэр нь ингээд уул нь бол тий ингээд уул нь ингээд үннээ хэлж байгаа гэж бодож байгаа манай охины орныхан. Гэтэл одоо үннээ хэлж байгаа гэж бодоод хэлсэн тэр өвчин бусдад ингээд шүүмжлэл шиг сонсогдож болжгүй гэдэг бас мартахгүй байвал бас зүгээр. Ажлаар өөрийгөө хэмжиж ядарч туйлах эрсдэлтэй учраас хийх юм хизээж дуусахгүй юм чинь гэд өөрийгөө бас жоохон амраах. Өөртөндөө амрах зөвшөөрлийг цаг хугацааг олох гэж юусоо илүүдэхгүй. Тэгээ үүнд бас ингээд ташрамд нь багахын зөвлөгөө хүргэе. Охины ордныхан маань тийм үү? Та нарын маань амжилтын төлхөөр тий төгс төгөлдөр биш харин тасралтгүй сайжруулалт гэдгийг одоо юусоо мартахгүй байх хэрэгтэй. Тиймээс өдөрт бас 3 өгүүлбэрийг өөрсөндөө байн хэлж байвал агай дэмтэй. Ямар 3 өгүүлбэр байж болох вэ гэхээр өнөөдөр би 80% байхад л хангалттай. 1. Би эхлүүлээд явцтай сайжруулнаа. Ингээд 2. 3 дахь нь болохоор би өөртөө зөөлөн байж илүү их чанартай бүтээнэ гэд ийм гоё ингээд 3 өгүүлбэрийг хэлээд өөрийгөө басгай айгуу гоё энерги бас дэмжиж байвал тажгүй байгаа шүү. За одоо зөмөрөө жоохон наривчлаа. Ажил мэргэжлийг сонирхцгоё. Ямар одоо чиглэлүүд илүү их тохирдгийн бэ, энерги нь бэдгийн бэ, тэр энерги тээдгийн бэ гэхээр эрүүл мэнд байна тийм үү? Тэгээд яагаад эрүүл мэнд орж ирж байна вэ гэхээр одоо охины ордныхан байна хүний биеийн дохио жижиг өөрчлөлтийг хүртэл аюул сайн анзаардаг байхгүй юу? Тэгээд эмзүү байна, лаборатори онцлогоо байна. Үүнд ингээд наривчлал, дүрм, журам, стандарт шаарддаг орчинд охины ордныхан бүр аюул гоё тохирдог юм. За тэгээд мэдээж хэрэг нягтлан бодох, аудит, санхүүгийн шинжилгээ. Яагаад вэ гэхээр тоо, баримт, хяналт, алдаа, шалгалт гэдэг энерги охины ордныхны маань ингээд бүр төрөлхийн чадвар байдаг байгаа. За тэгээд цаашлах юм бол одоо ингээд дата аналист байна, судалгаа, статистик байна. Яагаад вэ гэхээр мэдээлэл задлах, логик гаргах, системчлэх ажилдаа маш мундаг хүмүүс. Тэгээд QA тестинг, чанарын удирдлага, стандарт бас багтана. Яагаад вэ гэхээр мэдээж хэрэг одоо охины ордныхан энд алдаа байна гэдгийг ингээд хамгийн түрүүнд олж харж илрүүлдэг эм чадвартай хүмүүс байна. За тэгээд мэдээж бас төслийн зохион байгуулалт, үйл ажиллагааны менежмент юмыг эмхэлж, цэгцлэн, процессыг зөв болгоно, редакторчлан, орчуулагчийн контент, чанарын хяналт гэд ялангуяа
үг өгүүлбэр утга бүтэцтэй тэр бүгд дээр ингээд айгүй сайн хяналт бүтэц төр маш мэдрэмжтэй байж чаддаг ийм гол чанартай. Тэгээ гол санаа нь охины орд маань гарчиг, дөөр, төрхөөс илүү үр дүн чанарыг сонгодог юм аа. Тиймээс одоо өөрийн авьяасаа чанарын салбар руу илүү их чиглүүлбэл бас амжилт олдог юм талтай шүү. За цөмөрөө одоо сонирхолтой сэдв рүү орцгоё. Хайр ба тохирох орд. За тэгэхээр тохирох ордуудыг цөмөрөө харцгаая. Ямар ордуудтай тохирд юм бэ гэхээр одоо энд ингээд хөр болон моторыг цөмөрөө анзаарах хэрэгтэй. Яагаад гэхээр энэ хоёр орд маань одоо охины ордтойгоо яг ижилхэн шороо мохоттой. Тиймээс одоо энэ хараа доктортой бодит хайр, зориг, удаан хугацааны холбоо гэсэн энэ сэдвүүд дээр илүү их нийцдэг. Мэлхийн ордтой болохоор мэдээж хэрэг халамж, гэр бүл, итгэлцэл гэдэг одоо энерги дээр гоё нийцнэ. Хилэнцгийн орд дээр гүн холбоо, үнэнч байдал дээр илүү их нийцнэ. Хайрын холбоон дээр охины ордныхан маань одоо илүү их үйлээр хайрладаг учраас одоо заавал тэд маань ингээд хайртай гэдэг үгийг хэлэхгүй байж болно. Тэгэхээр та нар те одоо охины ордны хостой хүмүүс та нарт хайртай гэдэг үг хэлэхгүй мөрлөө халамжлаад авал өөрт чинь хайраа илэрхийлж байна, хайраа гаргаж өгч байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ өөрт чинь тусалж байгаа, халамжилж байгаа, анхаарч байгаа бүхэн нь би чамд хайртай гэдгийг харуулж байгаа гэж ойлгуулна. Тэгээд мэдээж хэрэг цөмөрөө охины ордныхондоо яаж хандах хэрэгтэй вэ гэхээр айгуу гоё тийм цэвэр байх хэрэгтэй тийм үү? Орчин нь тэдэнтэй айгуу гоё шудраг харилцаа үүсгэж байх хэрэгтэй. Хуурмаг харилцаа үүсгэх юм бол охины ордныхан маань зүгээр өнгөрөөхгүй. Тэгээд бас айгуу гоё тийм тодорхой байх хэрэгтэй. Тодорхой байгаа хэл хязгаарыг зөв тавьж явах маш хэрэгтэй байгаа. Тэгээд одоо охины ордныхонд хэрэгтэй зүйл болохоор та сая ингээд хэлсэнтэй анхаарах нь зүйл ерөөсөө тэднийг бас их шүүмжилж болохгүй шүү. Их шүүмжлээд эхлэх юм бол охины ордныхан маань хүйтэн болж болзошгүй. Тэгэхээр охины ордныхныг хамгийн гоё имжлэх, хамгийн гоё одоо дэмнэх эм нь зөөлөн хилээд гоё магтаад байх юм бол та нарын хоорондын харилцаа айгүй гоё сайхан одоо бүр сайхан эерэг харилцаа тийм гоё үндэс суурь тавигдаад цаашаа гоё цэцэглэх болно. За ингээд өнөөдөр би охины ордныхоо үндсэн энерги, давуу ба, сүүдэр тал, ажил мэргэжил, хайр, харилцаа гэд цөмөрөө гоё ойлгож авлаа. Ингээд таалагдсан бол лайк дараарай, бусдтайгаа хуваалцаарай. Бас тэгээд бүртгүүлээд тонхоо дарахаа мартаоцай. За үүний ташрамд одоо Золан 23-наас эхлээд одоо 1 сарын 23-наас эхлээд 1 сарын аянга Instagram дээрээ эхлүүлж байгаа. Одоо угаасаа дандаа явагддаг. Тэгээд энэ сарынх маань одоо маргааш эхэлж байгаа учраас та бүхэн маань Instagram дагаа постыг уншаад сонирхох юм бол аянд хамрагдаарай. Аянд маань өглөө болгон ордог зурхаатайгаа шууд уялдаа холбоотой аффирмац юм уу залбирал талархал ингэж уялдаж холбогдож ордог байгаа. Тэгээд мэдээж хэрэг хүсэж байгаа хүмүүст нь нэмэлтээр Facebook пэйж дээр 7 хоногт 2 удаа биеийн хөдөлгөөн хүний биед хэрэгтэй дасгал хөдөлгөөнүүдийг оруулнаа. Та тэгээд сонирхсан хүмүүс явуул Зоологийнхаа Instagram-ийн пэйжийг сонирхоод постыг үзээрэй. Ингээд дараагийн бичлэгээр ирэх уулзцаая. Бүгдээр нь баярлалаа. Баяр та.